Нэг хэсэг залуусын чихэнд хит дуу игшиглүүлж явсан рэпер Тимон өнөөдөр Монголын төрийн хамгийн өндөр гүйцэтгэх засаглалын суударт сууна гэдгийг тэр үеийн сонсогчид бараг төсөөлөг байх. Харин улс төрийн карьер гэдэг заримдаа хип-хопын хэмнэлээс ч хурдан өрнөдөг бололтой. 1987 оны 1-р сарын 2-нд Улаанбаатарт төрсэн тэрээр боловсрал, боломж хоёулаа хангалттай альд үссэн. Аав нь их засаг олон улсын их сургуулийг үүсгэн байгуулагч ардын багш Нямосар, ээж нь түүхийн ухааны доктор багш Цэцэгмаа. Товчхондоо зарим хүмүүсийн хэлдгээр амандаа артан халбал зууж төрсэн хүн. Гэхдээ тэр улс төрийн тайз руу шууд орсонгүй. Эхлээд микрофон барьсан. 2000-ад оны ихэнх үеийн залуус түүнийг Тимон нэрээр мэддэг байсан. Чиний төлөө би хартай залуу. Байртай юу зэрэг дуунууд нь тухайн үедээ хит болж байлаа. Хэрв урлын замналаа үргэлжлүүлсэн бол одоо концертын тайзан дээр байчиж мэдгч тэр улс төр хэмээх өөр тайзыг сонгосон. Дуулж яваад гинт бодлоо өөрчилсөн үү? Эсвэл карьерийн илүү баталгаатай хувилбарыг сонгосноо гэдгийг хүмүүс өөр өөрөөр тайлбарладаг. Ямар ч тач удалгүй аавынхаа замналыг дагаж боловсролын байгууллага удирдах, академи байгуулж, телевизтэй хүртэл болсон гэдэг. Сургууль төгсөөд бараг шууд захирал болсон түүний намтар нь Монголд баян айлын эрх хүүхдүүдийн замнал хэрхэн дардан байдгийг харуулсан юм. Харин улс төрд албан ёсоор орсон 2012 он нийслэлийн намын хороонд ажиллаж удалгүй дүүргийн төлөөлөлж дараа нь зөвлөх улмаар 2016 онд 29 настайдаа улсын их хурлын гишүүн болсон. Зарим улс төрчид энэ босгыг давж чадахгүй олон жил оролддог. Харин түүний хувьд энэ нь бараг карьерийн эхлэл шиг харагддаг. Үүнээс хойш түүний намтар бараг л албан тушаалын жигсаалт болж хувирсан. Цахим бодлого анимацийн хорооны дарга, цахим өвгжид харилцаа холбооны сайд, засгийн газрын хэрэг эхлэх газрын дарга, тэргүүн шадар сайд, улсын их хурлын дарга, намын дарга. Эцэст нь 2026 онд ерөнхий сайдаар томилогдлоо. Гэхдээ энэ түүх зөвхөн карьерийн тухай биш. 2020 онд тэр хүнд өвчин тусаж, урт хугацаанд дэмжлэгээ хийлгэсэн. Тухайн үед олон нийтэд хандан амьд явахын үн цэнийг ойлгосон тухай ярьж байсан нь анхаарал татж байв. Өвчнөөс иргэн гарч исэн түүний хувьд амьдралын том сорилт болсон гэж ярьдаг. Гэр бүлийн хувьд 2008 онд Тимон байх үедээ эхнэр сэлэнгтэйгээ танилцсан. Удалгүй гэрлэж 3 хүүхэдтэй болсон. Ажил улс төрийн карьерийн дунд гэр бүлийн авч явахыг чухалчилдаг тухай ярьж байсан нь ч бий. Олон нийт түүний намтрыг дан ганц хүний хичээл зүтгэлээр тайлбарлахгүй. Зарим нь түүнийг шинэ үеийн боловсралтай улс төрч гэж хардаг бол нөгөө хэсэг нь систем дотор хурдан өссөн карьер гэж дүгнэдэг. Аавынх нь байгуулсан сургууль, улс төрийн орчин, нам доторх дэмжлэг гэд ярьдаг зүйлч цөөнгүй. Ямар ч тач өнөөдөр тэр Монголын хамгийн өндөр гүйцэтгэх засаглалын суудал дээр сууж байна. Рэпер байсан 39 настай залуу улс төрийн оргилд хүрсэн энэ түүх, заримд нь амжилтын түүх, заримд нь Монголын улс төрийн бодит дүр зураг шиг харагдана. Карьер пуужин шиг үсэх нь нэг хэрэг. Харин тэр өндөртөө тогтох уу, бодит өөрчлөлт хийх үү гэдгийг цаг хугацаа л харуулна.